Сайн байцгаана уу? Хичээлээ үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн йогийн хичээлдээ тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ хүүхэд байрлалаас хичээлээ эхлүүлцгээе. За хүүхэд байрлал маань хоёр хөлөө нууглаад хоёр өвдөг гой нийлсэн байхаар за тэгээ хоошоогоо хөл рүүгээ суугаад хоёр гарыг урагшин сунгаж болно. За багш нь хэд хэдэн вариант хэлье. За эсвэл хоёр гараа биеийн хоёр талаар алгаар нь дээш харуулад сул орхиж болно. Эсвэл нурууны хойно хоёр гарыг уулзуулж болно. За эндээ гүнзгий амьсгал аваад гаргая. Гидсээрээ дүүрээ амьсгалаад хамраараа амьсгалаа аваад гидсээ дүүргээд буцаагаад хамраараа дуустал нь гаргаарай. Амьсгалаа авах үед гэдэс хөвлий, хавирга тэр чигтээ, хэлээд өргөсөөд харин амьсгалаа гаргах үед гидсээ өөрлөгөө татаад бүх агаарыг биесээ дуустал нь шавхаад гаргана. За хоёр тишээ өнхрөөд духандаа массаж хийлээ. Яг өмсгөний голд бид нэрийг тайвшруулах цэг байдаг. Тэр хэсгийг төвчүүлээд сайхан өөрийгөө тайвшруулад хоёр тишээ толгоогоо өнхрүүллээ. За эндээсээ бүгдээрээ цэжисгээ баг зэрэг өндөлгөөд зүүн гарыг алгаар нь дээш нь харуулад баруун суган доогоороо оруулаад толгоогоо зүүн талынхаа чихэн дээр зүүн талаар нь газар руу буулгалаа. За эндээ амби тайвшрыг эндээ үлдээд гүнзгий амьсгалъя. За үл ялэг дээшээгээ өндөгөөд одоо эсрэг талынхаа гарыг баруун гарыг зүүн сугандаагаар оруулаад толгойнхоо баруун тал дээр амрыг газар буулгаад за гидсээрээ дүүрээ амьсгалъя. За буцаад биеийн төр ирээд хоёр гарыг урагшин сунгалаа. За эндээсээ бүгдээрээ дөрвөлжин ширээ байрлал руугаа ирээд дараа нь үнэ муур байрлалыг хийн. За ширээ байрлал маань та бүхэн техникүүдээ биеийнхаа хэсгүүдийг ямар байх ёстойг санаж байгаа бах. За мөрний доор яг алга байхаар 3 удаа сайтар дийлгээд 2-7 хоорондоо параллел. За эхний хичээлүүд явж байгаа учраас биеийн хэсгүүдийг, техникүүдийг маш сайн дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа. За сүүлийн хичээлүүдээр ингэж дэлгэрэнгүй тайлбарлахгүй та бүхэн өөрөөсөө бодоод толгой орооноос сүүлийн хэсгийг хүртэл ямар авах ёстой вэ? Тэр биеийн байрлалуудаа авах хэрэгтэй гэсэн үг. За ташааны доор яг өвдөг байхаар за нуруугаараа хотойлохгүйгээр хүүсээ нуруугаа татаж аваад гидсний гүн булчинг ажиллуулъя. За эрүүгээ дээш нь өрөхгүйгээр
Гарц маань доошоо чал руугаа, найт руугаа харж яхаар хоёр гараараа газар руу сайтар түлхээд хоёр далыг хойгоор нь холдуулаад ойрхон байвал ингэж харагдана. Хамаг биеийн хэсгүүдээ доош нь унахчихсан. Харин дээш нь татаж авах үед хоёр мөр холдоод, дал холдоод тэнэгэр харагдаж байгаа. За ширээ байрлалаас үнэ мөр байрлал руу ирцгээе. Амьсгал авахад нуруугаараа хотоогоод эрүүгээ дээш нь нурууныхаа дээцгээр илүү хотоогоод амьсгал авна. Гарахтаа нуруугаараа бүгтийгөө нурууны нуглан бүрийн хооронд зай гаргаад эрүүгээ имэрлүүгээ ойртуулад хүс нэнх рүүгээ хараад муур байрлал хоёр гараараа газарлаа сайтар түлхээд яг газрыг эсэргүүцэж байгаа юм шиг цээжин хэсгээ их бие газраас илүү холдуулаад амьсгал авлаа үнэ. Гаргалаа муур. Нийт 5 удаа хийцгээе. Амьсгалаа авлаа үнэ. Гаргалаа муур. За дахиад 2 удаа. Өөрийнхөө хурдаар хийгээрэй. За биеийнхаа төвд энгийн хэвийн нуруу ширээ байрлал. За эндээсээ хоёр өсгий рүүгээ ээлжлээд харлаа. 3 удаа. Баруун тал руугаа эргээд хоошоогоо өсгий рүүгээ харлаа. Зүүн тал руугаа эргээд өсгий рүүгээ харлаа. Баруун тал руугаа харлаа. Зүүн тал руугаа харлаа. Дахиад нэг удаа баруун тал руугаа. Зүүн тал руугаа. За эндээс бүгдээрээ ташаагаараа том тойрог үүсгэнэ. Баруун урагшаага гар дээрээ ачааллаа аваад биеийнхаа жинг аваад баруун тал руугаа хэлбийгээд хоошоогоо суугаад бүтэн суугаад зүүн тал руугаа ирлээ. Урагшаага бугуун дээр ачаал ирж байгаа. Биеийн жинг ирж байгаа. Дараа нь баруун тал руугаа хэлбийгээд хоошоогоо суулаа, амьсгалаа гаргалаа. Амьсгал авахд урагшаага гар дээр ирж байгаа. Амьсгал гаргах гээд хоошоогоо сууж байгаа. За дахиад 2 удаа. Амьсгалаа аваад урагшаагаа ирээд амьсгалаа гаргах гээд хоошоо. За хамгийн сүүлийн удаа хоошоогоо ирээд чиглэлээ өөрчлөөд бүгдээр зүүн тал руугаа тойрог үүсгэе. Ташаагаараа. Арцаг ташаа хэсгээр чилсэн, хөшсөн хэсгүүдийг сайхан суллаад жилийг нь гаргаад амьсгал аваад урагшаага хоёр гар дээр дугуун дээр жиг ирж байгаа. Амьсгал гаргахад хоошоогоо сууж байгаа. За дахиад 2 удаа амьсгал аваад урагшаага ирээд амьсгалаа гаргахад зүүн талаараа тойроод хоошоогоо суулаа. Амьсгалаа аваад урагшаага амьсгалаа гаргахад хоошоогоо суулаа. За буцаад бишиг өндийгөөд ширээ байрлал руу оёлоо. Ширээ байрлалаас баруун хөлийг хоош нь сунгаад үлми дээр нь газар урагшаа хоошоо найгаж хөдлөөд хөлийн ар хэсгийг сунгая. За эндээсээ баруун хөлийг дээш нь их биетэйгээ нэг төвшөнд өргөлөө өсгөр үнжигээд баруун талын үзэг хэтэрхий дээшээ өргөгдөхгүй, ташаа нэгдэхгүй, ташаан талгаа хоёлаа доошоогоо чиглэж байхаар нэг төвшөнд харин хөл маань л хошоогоо чигээрээ өргөгдсөн байхаар яг их биетэй маань толгойтой маань нэг төвшөнд үнцгийн амьсгал аваад гаргая.
хоёр гарын алганд хуруунууд дээр нь яг ижлэхэн жин ирж ихаар зөвхөн алган дээрээ их жингээ авахгүйгээр хуруунууд руугаа бас жингээ өгөөрэй. За тулчгаа хөлийн, зүүн хөлийн булчин чанга, гойны булчин идэвхтэй. За эндээсээ тэнцвэрээ хэдүүлээ олж байгаад баруун гар дээрээ зүүн хөл дээрээ тэнцвэрээ олж аваад зүүн гараараа баруун гарын шуун дээрээс тохойн дээрээс бариад авъя. За гүнзгий амьсгал. Тулж байгаа хөл гараа сайн чангалаад утасны дотор хэсэг рүү хавчаад яг дахшиг гүнзгий амьсгалъя. Сүүлийн нэг амьсгал. За гараа буулгалаа, хөлөө буулгалаа. За хошоогоо суугаад урагшаага ирээд хөлийн чилсэн хэсгийг ташаагаа сайхан суллаад өгье. За дөрвөлжин ширээ барил руу ирлээ. Одоо энэ удаа зүүн хөлийг хойш нь сунгаад урагшаа хошоо хөдлөлөө. Хөлийн ар хэсгийг сунгая. За хоёр гар дээрээ баруун хөл дээрээ өвдгөн дээрээ тэнцвэрээ олж аваад зүүн хөлийг их зээр нь хойш нь өргөлөө өсгөх хэрэгжийгээд зүүн өгцгийг зүүн ташаа гитрэхий дээш нь өрөхгүйгээр яг дөрвөлжин нэг төвшөнд байхаар хоёр ташаа маань за өсгөр үгээ жигээд хоошоогоо хойтын ханыг цөмлөх гэж байгаа юм шиг урт сунгалаа хөлийг. Гэхдээ гар маань байрнаасаа хөдлөхгүйгээр за эндээ гүнзгий амьсгалъя. За дараагийн удаа зүүн гар болон баруун өвдгөн дээрээ тэнцвэрээ олж аваад булчингуудын чангалаад идэвхтэй гудасны яг дотор хэсэг рүү хавчаад яг дахшиг. За тэгээд баруун гарыг өргөөд зүүн гарнаасаа шуун дээрээс нь эсвэл тохойн дээрээс нь барьлаа. За гүнзгий амьсгал. За сүүлийн нэг амьсгал. За баруун гарыг буулгалаа, зүүн хөлийг буулгалаа. Хошоогоо суулаа. За ташаагаа сайхан суллаад жилийг нь гаргаад. За эндээсээ бүгдээрээ хоёр хөлийг урагш нь гаргаад ирээ. Өгцгөн дээрээ суудлын ясан дээрээ суулаа. За хоёр хөлөө зэрэгцүүлээд өвдгөөр нь баг зэрэг нь угаллаа. За өгцгөө хоош нэг гэлээд ахар сүүлэн дээрээ биш суудлын ясан дээрээ суугаад нуруугаа цэглэлээ дээш нэмдүүр. Гүнзгий сайхан амьсгалууд аваад гаргая. Амцалаа дараагийн удаа аваад гаргахдаа урагшаага тонгоогоод нуруугаараа биш ташаагаараа урагшаага тонгоогоод эзээ гуйлуу ойртуулаа. За хоёр гараараа уруу руугаа хүчийгэл уран дээрээсээ бариад хөлийнхөө уран дээрээс бариад нуруугаа урагш нь урт сунгаад толгоо доош нь хөл дээрээ амраая.
За хоёр гараараа хөлөө тэрвэрч болно. Тэрврээд толгоогоо доош нь сул. Хөл дээрээ амрааж болно. Яавал танд илүү тухтай байна. Түүнийг сонгоод хийгээрэй. За дэшийн өндөлөө хоёр гар дээрээ тулаад дэшийн өндөгөөд хамгийн сүүлийн байрлал болох шаваа санаа руугаа ирлээ. Дэшээ харж хөвтөөд бүх биеийнхаа булчингуудыг суллаа. Хоёр хөл маань хоёр тишээ сул унсан байхаар чичүү уруутай талаараа хөлийн булчингууд сул, хоёр гар сул, тэдэс хэвлээ, арцэг ташаа, газарлаг хүнд, энгэр цээж, хоёр мөр, газарлуу ойрхон. За толгой маань газарлаг хүнд, нүүрний булчингуудыг суллаа. Дох тэнгэр, хоёр хөмсөг хоёр тишээ сул, шүдээ зуухгүйгээр хордоо зайтай эрүүгээ суллаа. За хөл гарынхаа хурануудыг хөдөлгөөд дугуй гараа, шагаа гараа хөдөлгөөд хоёр тиш нь эргүүллээ. За баруун талаараа хараад дэвтээ. Өөрт хамгийн тухтай байрлалыг олоод дэвтэр. За зүүн гар дээрээ тулаад дэш өндөлөө алгуурах. Өөрт тухтайгаар завлаад суй. Хоёр гарыг цэжний өмнө залбир тавьчихлаа. Намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.